За энэ процесс өөрөө их одоо удаан хүн сурталтай. Нэг өстө та бүхэн мэдж байгаа ш бүгдээ автотойрын нэгдсэн төв төр ч мөнцний төв төр очиод альсвал 32 Улаанбаатар хот цэг байгаа. Тэгэл доороо хаяж хамгийн багта 2 цаг ойчролдог. За тэгээд нөгөө хоёр талдаа гар үсгөө зураал гэрээгээ бүглөөл тэгээд шижиг хөдөлгөөн хийдэг. За энэ процессыг бол шууд ийм мөнгөлөө хийх болцоотой болцсон. Нэг өснөө бол 5-аас 10 минутын дотор бол автотойрын шилжиг хөдөлгөөнөө шууд цахимаар их болцоод олсож хэлмээр. За хийхдээ бол хамгийн чухал нэг зүйл байгаа. Тэр нь бол цахим гар үсгэх хэрэгтэй. Тэгээ хоёр иргэн хоорондоо шууд гар утсаараа хараад за иргэн шилжүүлж байгаа иргэн болвол шууд ийм мөнгөлөө нэвтэж ороод автотойрын шилжиг хөдөлгөөн гэсэн тийм юу байгаа. Үйлчлэг байгаа. Тэр лөө ороод тэгээд тань дээр бол шууд юу харагдана. Танд бүртгэлтэй байгаа автотойр нэгс машин. Аль машинаа шилжүүлэхэд сонгоод тэгээд цаашаа явуулна. Тэгээд хүлээ авах хүнийхээ регистрийн дугаарыг тавина. За тэгээд нөгөө хүлээ авах хүн ч гэсэн бас тэрийнхээ өөрийнхөө утсан дээр конфирм хийн. Цаашлаа дээр бол одоо яах вэ гэвэл заавал нөгөө нэг юу тургуулгүй байх хэвээр үзлэгт орцсон байх хэвээр гэсэн одоо нэг шалгуурууд байгаа шүү дээ. Тэр бол хിവэр байгаа. Шалгуур бол автоматар ийм мөнгөөлөө шалгах чинь. Тэгээд за энэ дутуу байна гэж гаргаад ирнэ. Тэгээд шилжүүлээ гэдэг товчлуураад харуул шууд G сайн руу орчих юм. G сайн руу ороод өөрөөгөө захим гар үсгээ баталгаажуулахад нөгөө хүлээж авч байгаа иргэн нь бол нөгөөдгөө бас хүлээж авч ингээд G сайн-а баталгаажуулна. За тэгмүүд ийм мөнгөөлөө бол гэрээ гаргаад ирнэ. За тэр гэрээгээ баталгаажуулаад тэгээд нэг өснөө шууд шилжүүлдэг одоо хийгдэж болгож болох юм. Нэг өснөө процесс бол 5-аас 10 минут дотор л явагдана л та. Тэгэхээр өдөр болгон одоо иргэдийн одоо 2 цаг одоо хүлээж очрлого тэг бухимдал нь одоо шууд цахимжиж байгаа гэсэн бол ойлгож байна л да. Өөр ямар хууль бус шилжүүлэг хийхээс одоо эрсдлийг хэрхэн хийж байгаа. За хэд хэдэн зүйл байгаа л да. Нэгдүгээрт бол шалгуурууд байгаа. Одоо торгуулаад төлсөн байх хэвээр улсын үзлэгт орсон баг гэх мэтлэн. Нөгөө талдаа бол нөгөө 92 иргэн хоорондоо өөрсдөө тоон гар үсгүүдгээ баталгаажуулж байгаа G сайн руу ороод. Тэгэхээр бол яг л одоо биечлэн очно альсвал цахимын ээжүүд ялгаа байхгүй. Гол ялгаа нь бол 2 цагийн хэмжээ. Заавал ажлын цагаар их шилжүүлэх хийнэ гэсэн зүйл байхгүй бол бараг хагас бүтэн сай дээр орой одоо хэдэн цаг ч хамаагүй хийх болцоод болчих жоохгүй. өчигдөр хотын дахин орлогч амар төвшин мэдээлэл өгөхдөө нөгөө нэг ухаалаг нөгөө ламын хөдөлгөөнийг яагаад байгаа ч эх сарын 1-ээс ер нь хян 4 төрсөн торгол магадуулна гэдэг байна. Энэ дээр бол нөгөө бас хүчрхийлэл болон гэмт хэргийг бас илрүүлэх боломжтой гэдэг хэмэл оюухан ашиглаад ганц замын төвжирэл биш. Гэхдээ яг хоо химэл оюуныг хөдөлгөлтөөр янз янз чиглэлээр ашигладаг л та. Жишээлбэл одоо гэмт хэргийн тал дээр бол заавал одоо гэмт хэргийг илрүүлэхээс илүү нэг хөгдлийг аваад ямар цаг үед хаана гэмт хэрэг болох магадлалыг тодорхойлоод тэгээд урчин сэрэг халхамжаа авдаг. Нөгөө тал дээр бол бас нөгөө заав торгохтой биш. Нөгөө одоо төвжирлэг бууруулахад бас ашиглаж болдог. За том хотуудаа одоо Москва хотын хамгийн наадхан жишээхэд бол яг гэрлийн тохиогоо ухаалаг болгосны үр дүнд нийт одоо төвжирэл 20% буурсан гэсэн тийм одоо үзүүлэлтүүд байгаа л да. Тэгэхээр бид нар хиймэл уян ухаантай ч юм бол бид нар бүхэл одоо өдөр тутмын хэрэглэн орчоод байна. Дан чааж бидгээр одоо дуусахгүйгээр шийдвэр гаргахад боловсруулахад нь бүгдээрэнд ашиглаж болцоо өнөөдрийн хувьд бол нэгдэж байгаа. Тэгэхээр үүн дээр ч гэсэн Монгол улс бол хоос одоо хоцорч болохгүй харин мөр зэрэг залах нь зүйтэй гэж харж байгаа. Гэтэ нэг зүйл хамгийн чухал шүү. Ямар нэгэн байдлаар хиймэл оюун хашигтлах чинь бол зөв чатбот биш. Энэ нь бол GPU гэж ярьдаг хиймэл оюуны одоо уураг тархинж болно нэг процессор. Үүнийг Монгол улсад одоо зайлшгүй авах хэрэгтэй байгаад байгаа. Тэгээ үүн талдаар ч гэсэн Монгол улсын төсөвд ирэх онд тавигдсан байгаа. Тэгэхээр би бол юу хийсэд байна гэхээр одоо GPU-г аваад тэгээд дата центртаа тавьчмаар байгаа. Тэрийг нь бол хувийн хвшил эдэмжлэг судалгааны байгууллагууд, мөн бусад байгууллагууд бүгдээр ингээд ашиглуулмаар байна. Яг одоогийн байдлаар GPU гэж яриад байгаа тэр хиймэл оюуны уураг дахиад Монголд бол яг хамгийн одоо Nvidia-г нэртэй модель нь бол 2хан шиг байгаа. Холбооны сургуульд. За үүнийг бид нэр ашиглаад анх удаа төрийн үйлчлэгээнд одоо хиймэл оюун нэвтрүүлээд ийм Монголын 5.0 хөлбөртөөр оруулсан. Эрдэнэт үйл дээр өөрийнхөө дата центр дээр бол HP гэх компани бас 2 юутай GPU-тай. Тэр хоёроо ашиглаад одоо худалдаа авалтаа цахимжуулсан л да хиймэл оюун дээр зөвлөж чадсан. Цаашлаа бид нар хэрвээ эргэжил бол энэ худалдаа авалт амжилттай хийгээд явчвал улам л одоо өргөжих болцоотой болно гэж харж байгаа. Гол нь бол нэг зүйл одоо тулгымцаа асуудал байгаад байгаа. Ялчгүй
та бүхэнд хэлэхэд бол манай Монгол улс чинь нөгөө нэг геополитикийн нөхцөл байлаас болоод GPU болон Nvidia компани хамгийн сүүлийн үеийн хамгийн сайн тэр одоо процессорыг бол худалдаж авахд бол хязгаарлалт улс оронд орцсон байна. Тэгэхээр бид нар Америк элчин сайдын яам болон Америкийн одоо худалдааны яамтай ярьж байгаад яг Монгол улс өөрсдөө ашиглана. Энэ бол нэгснээ стартап одоо мэдээлэл технологи компаниудад дэмжих, за төрийн одоо бодлого боловсруулах, мөн одоо бусад зүйлийг хиймэл ашиглахад яг зориултанд дагуу ашиглана. Цаашаа дамжлахгүй гэсэн баталгаа гаргах гарна л та. Ойролцоогоор бол бид нар анх одоо хурд өргөн барихтаа бол нийт 7 тэрбумаар барьсан. Энэ тодорхой хэмжээнээс буурсан л да. Гэтэ яхаа эхний ээлжинд бол хангалттай гэж харж байгаа. Ямар ч сан бид нар өөрсдөө одоо авчраад дата төвдө байршуулчих. За үүнийг дан түр ашиглах нь буруу шүү. Харин бас илүү одоо юунд хувийн шилтэй ашиглуулмаар байна. Мөн их сургуулиуд болон эрдэм шинжилгээ судалгааны газартаа ашиглаад улам химэл оюуныг одоо цааш тэлмээр байна. Мөн цаашлаад ярихад бол бас манай яам цахим хөгжийн инновац харилцаа холбооны яам бол Oracle гэх нэртэй компанитай бас санал бичих байгуулсан. Энэ нь бол ямар ч юм гээд Oracle компани бол дэлхийн одоо топ IT-ийн 10 компанид ордог. Нэлээд одоо өндөр технологи ашиглаж химэл оюуны ашиглалтаа одоо лидерүүдийн нэг гэж ойлгож байна. Oracle-ийн Oracle Academic гэдэг хөтөлбөрийг одоо бид нар одоо Монгол улсад нэвтрүүлж байгаа. Үр дүнд нь бол одоо хувийн сектор, мөн одоо төрийн албан агч, химэл оюунд одоо бэлдэж мөн ур чадварыг сайжруулах тийм одоо сургалт явуулна. Гол нь бол энэ сургалт нь бол 60 мянган монгол улсын иргэнээр сурах гэсэн тийм юу гай. Одоо хөтөлбөр. Тэгэд би хэрвээ MOU байгуулахгүйгээр шууд одоо зөвхөн хувь хүн өөрөө тэр Oracle Academy-тай хамтран ажиллаа. Тэгээд тэр сертификат авах бол нэг хүнээс $4,000 шаардлагатай байгаа. Тэгэхээр бид нар бол үн төлбөргүйгээр харин ашиглуулаад 60 мянган иргэнээс сургахыг гэсэн тийм том зорилго тавьсан байгаа гэж хэлмээр байна.